гэртээ бүгдээрээ тэгэл зургатаа үзэл байж исэн тийм. Яг нэг хэсэг нь ч зориулт гаргаад идэг нөгөө хэсэг нь тэгээд нөгөө нохоо хоцч байгаа юм шиг тоохгүй байж идэг. Байж болохгүй л тийм. Христ итгэдэг хүмүүс бид нэгүслэр аврагдаж Бурхны хайрыг нэгүслэр авсан ч гэсэн хариуцлага гэдэг зүйлийг бид нэр бүх цаг мөч бүх талхан болгоод дагж байгаа шүү гэдгийг та мартчих хэрэггүй. Бид Христэд итгэдэг хэлсэн хэрнээ итгэлийн амьдралаа амьдрч чадахгүй итгэж бус хүмүүсээс долоон дор байгаад бол энэ итгэж хүн мөн үү биш үү гэдэг асуудал тулгарна. Яг үнтэй адилхан. Итгэж хүмүүс өдөр бүр сурч, өдөр бүр төлөвшөж, өдөр бүр эсний үгэнд өсөхдөө өөрсдөө зориулж анхаарах хэрэгтэй байдаг. Би хариуцлагатайгаар та бүхэнд мэдгдмээр байна. Та бүхэн ч гэсэн үнэхээр Христийн биеийн нэгэн хэсэг болсныхоо хувьд өөрсдийнхөө ажил амьдралыг зохицуулаад үеийн хуржуулганаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд идэвхтэй оролцох ёстой гэж өрөнгөө шаардчих. Битээ гомдорой. Би шаардчих. Хажууд байгаа нэстэй хэлэхгүй өхрөм чи чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байд. Би чад. Би загнаад давья байгуулсан юм шиг инээгээд байгаа юм. Би өгөн ингээд бас зэмлээд байгаа шүү дээ аминда. Та нар чи яацаа амтд вэ? Семинар нартай ирээч гэдэг ахлын нэгийгээ ингээд шалгахад болох гэж байгаа шиг чи алцтаа гэж нэгээд байгаа. Энэ мөн чанараа ойлгохгүй л дээ. Би дахиад ихнээс жоохон чанга дугаар загнад юм уу гэдэг. За Библиэд үгнээс хамтдаа бүгдээрээ малцлаа. Сая энэ зүүн ишл гарсан буруу ишл гэсэн үү? Одоо зүг бай тээ. Аларыг ариусаас дорн ажиллаж шүү дээ. Нэг хүмүүсийн амьдрал нэг юм сони юм болоод идэв юм аа. Тэр юу гэхээр хүүхдийн ген тогтоох гэдэг. Өө яаж? Тэр нэг генийн тогтоох хэрэгтэй захиалахгүй нөхөр очиж чинь хаалгад нэвтлэх чинь. Хүүхдийн генийг тогтооно гэдэг тийм. Та нар тийм сонссон уу? Сонсоогүй. Тийм байдаг шүү дээ. Бид нар чинь нөгөө Есүс итгэдэг хүмүүс болохоор тийм аймаг нас хоол идэх юм байна л да. Гэхдээ цаавар ч зөндөө байгаа тийм. Энэ манай хүүгийн хүүхд биш аа. Энэ эсвэл яг тийм гэл жигжиг гэл тэгээд яаж юм бэ генийн тогтоог гэл хүүхд мөхтэйгээ эсэ шидийн өснөс амдах янз янзын юм аваад ингээд цаанаач шинжилүүлээ. Тэгээд яасан гэсэн тэгээд хүн байгаа. Улаан цаан хүүхдтэй адилхан ингээд царай мөрөтэй байхад ч мэдрэл хэцгээл яваад байгаа хүмүүс байна л да. Тэд нар хүмүүс юу яагаад гэдэг гэхээр нөгөө нэг бэрдээч хүйтгэхгүй байхгүй. Энэ магадгүй манай хүүг хараар нь тавиад тэгээд өөр хүний хүүхдийг ингээд төрүүлсэн байх гэж ойлгож байгаа итгэж байгаа юм л байна. Гэтэл нөгөө хүүхд нь хөрх юм өөрийнхөө хүүхдийн хүүхд өөрийнхөө ач зэм өнөөс өмнө л мэддэг. Ийм явдал дэлхийд дээр олон байдаг. Маш олон байна. Аюу муухай. Тэр хүүхд хөрх юм тэр бэр мэр бол бас гомдмош дээр мэдэх юм бол ариж тийм. Тэгтэл ер нь хүмүүс бол нөхрөөд ч юм уу, зарим тохиолдолд хатмууд ч юм уу, ийм аимшигтай зүйлийг хийж байгаа хүмүүс зөндөө байдаг л да. Ялангуяа Оросын нэг нэвтрүүлэг гэдэг. Миний их нэрийг үзэх дуртай нэвтрүүлэг. Юу вэ нэр? Би юу үзэх дуртай? Тэгээд нэвтрүүлэг дээрс алаа болж байгаа юм чи уус. Хэлдэ тоглолтоо ингээд. Тэгээд савд хийвэл ген тогтоо. Хүүхдийн ген тогтоо. Тэрний хүүхд мөнөө биш гэдэг тийм юм байна л да. Их хийгүй нэвтрүүлэг. Тэгээд тэр үл айгу тэрэн дээр бол ер нь маш олон удаа тэгж хардаг. Тэгээд ерөнхийдөө би зүгээр ингээд тэндээс харах зарим нь мөн зарим биш их гэдэг. Тэр хүмүүсийн ярьж байгаа зарим бол амар ингээд ярьж байгаа. Энэс яагаад ч манай хүүхдийн хүүхэд биш, яагаад ч миний хүүхэд биш. Энэ завхаа юм өстой ингэсэн гэж ингэж генийн судалгааг мараад 99 он таны хүүхэд мөн байна гэж хардаг. Сонирхолтой тийм. Зарим хүмүүс мэдээж юмыг бүр ингээд мэдээж их юм хүмүүс итгэдэг.
Мэдээж элчимийн хүмүүс үлд тоодог. Мэдээж элчимд хүмүүс айгүй хайхамжгүй ханддаг. Юуны ор зурлаанаас семинар зохион байгуулсан гэж сая бид нар ярьсан шүү дээ. Чиглэл өчигдөр семинар хийсэн тийм үү? Энэ семинарт суул юу хэрэгтэй? Юу хэрэгтэй? Та үзэсгэлэнтэй хөөрхөн болох уу? Та торох уу? Таныг цадталж хоолох уу? Урд өдөр нэг кимбап өгсөн дараад нэг сэндвич өгсөн. Тэр нэг цадаад их байхгүй л дээ. Яагаад семинар хийгээд бид нар мэдж байгаа юм? Яагаад семинар хийгээд Христ итгэж хүмүүсийн сүнслэг өсөлтөнд хэрэгтэй учраас семинар хийдэг шүү дээ. Энийг та мэдж байгаа гэж би ойлгож байгаа. Мэдж байгаа юм мэдгүй байгаа. Мэдж байгаа шүү дээ. Харилж байгаа дуурчаа. Мэдгүй байвал би хэлээд заяа. Яг тийм шүү. Сүнслэг өсөлтөнд чинь хэрэгтэй учраас бэлдэж семинар хийж байгаа. Энийг энд байж байгаа хүмүүсийн бүгдээрээ мэдж байгаа гэж ойлгож байгаа. Ямар ч хэсэн та нарыг семинарт авчрахгүйдээ бүжиг заачихгүй нь ойлгох юм шүү дээ. Дуу заачихгүй, хэрүүл заачихгүй, зодон заачихгүй. Бид Библиэс хуваалцдаг. Бүгд мэдж байгаа. Тэгсэн хэрнээ оролцохгүй, ирэхгүй байдаг. Тэгэл нэг санаашилсан. Яах, нэг сайхан сэтгэлээр өсөх юмсан. Яах, тэрэн шиг нэг сайхан итгэж болох юмсан. Горд. Бити горд. Чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож чадахгүй гэж. Бурхны Библи бидэнд өгсөн Библийн үгийг идэвхтэй уншиж залбирч чадахгүй гэж хизээч бидний итгэлээр өснө гэж байхгүй. Үнийг мэдсэн хэрнээ ойрын жишээ би ярьж байгаа шүү. Том ойрхон мартаагүй санаа байгаад би хүмүүстэй яриад. Мэдсэн хэрнээ өчигдөр семинарт та бүхэн их их оролцсон. Хүмүүс юм байдаг. Яа. Харамсалтай хүмүүс юм байдаг. Өөрийнх нь тэрхүү бэрэн хүүдэн хичнээн хайртай тэр ачсан хүүтэн ямар адилхан магадгүй эсвэл өөртөө ч адилхан байгаад ах тийм. Эмээ хүүтэн өөртөө адилхан байгаад ахад мэдрэлтэй нөгөө ген тогтоох шинжилгээ хийгээл яваад байгаа. Яг адилхан үйл явдал байхгүй юм чинь. Бидний цуглаанд явах ёстой, суралцах ёстой, итгэлээр өсөх ёстой, Бурхныг алдаршуулах ёстой гэж бүгдээрээ мэддэг, ярьдаг хэрнээ. Цуглаанд өмнө нь тусдын болоод семинар зохион байгуулахаар ирдэггүй. Оролцдоггүй. Кемп зохион байгуулахаар ирдэггүй, оролцдоггүй. Яг л үүнтэй адилхан явдал. Энэ бол үнэхээр мунхаглал байхгүй юу? Бурхан бидний бүх боломж олцоогоор хангаж өгсөн гэдгийг бид нар аюул сайн ойлгох ёстой. Тэр боломж олцоонуудыг харамсалтай бид нар ашиглаж чадахгүй байна. Тэр боломж олцоонуудыг харамсалтай бид нар өөрсдийнх нь Бурханы бидэнд өгсөн тэр нөөц олцоонуудыг харамсалтай бид нар ашиглаж чадахгүй. Тийм учраас өнөөдөр бид нар гимнүгэлтэйгээ зуралдаад, тийм учраас өнөөдөр бид нар өөртөө үнэхтэй автаад, тийм учраас өнөөдөр бид нар итгэлээр өсөж чадахгүй хамаа хатуусна. Библи хэлсэн надад хүчийг өгөх түгээр би бүхнийг гүйцэлдүүлж чадна гэж бичсэн байдаг. Амен. Ойлгож байна уу? Бүгдийг гүйцэлдүүлж чадна гэж Теслангийн өмнө хэлсэн байна. Бүгдийг шүү. Харин ямар үед? Ямар үед? Христийн хүчийг өгсөн үед. Христийн хүч чадлыг зүрх сэтгэлдээ, амьдралдаа, махан модондоо, бодол санаандаа байлгаж байгаа тэр үед бүгдийг гүйцэлдүүлж чадна гэж Библи хэлсэн байна. Тэгвэл энийг эсрэг наваад надад хүчийг өгөхгүй бол би бүгдийг гүйцэлдүүлж чадахгүй гэсэн үг. Надад хүчийг өгч байгаа учраас би бүгдийг гүйцэлдүүлж чадна гэж тохиолсон. Тэр хүчийг нь аваад тэр хүчээр бид нар бүгдийг хийж чадна гэж. Хатусан. Өнөөдөр бидний итгэлгүй байгаа байдал, өнөөдөр бидний амьдралдаа өөдрөг биш байгаа хандлагууд, махан бие өөрчлөгдөхгүй байгаа зүйлсүүд, сүнслэг төлөвшөлт бидний амьдралд байхгүй байгаа, сүнслэг сахилгууд бидний амьдралд байхгүй байгаа энэ явдал бид бүгд Бурхны хүчийг авч чадахгүй байгаатай холбоотой.
хүчийг бид ашиглаж чадах байгаатай бид холбоотой. Энэ бидэнд зөвшөөрөгдсөн зүйл. Бидэнд өгөгдсөн зүйл. Нэгэнд нь өгөгдөөд нэгэнд нь өгөгддгүй юм биш. Нэгийн урлагаар авчираад нөгөөхний урлаг одоо яадгийн хаалгаа оруулахгүй зүйл биш. Түүнд итгэсэн бүхий хүмүүст энэ Бурханаас бидэнд өгөгдөх хүч чадал, нэгүсэл хайр бүх зүйл өгөгдөх боломжтой. Үүнийг бид нар аваад хэрэглээд амьдралдаа гүйцэлдүүлээд мэдрэх бүрэн боломж байна. Та хажуудаа байгаа руу хардаа. За хажуудаа байгаа над руу биш. Тийм. Наад хүн чинь Бурханаас хүчийг авах нь бүгдийг гүйцэлдүүлж чадна гэсэн үг. Амен. Та хажуудаа байгаа хэлэхгүй чи бүгдийг гүйцэлдүүлж чадна гэдэг. Библиэс бид нар суралцах юм бол бидний амьдралдаа гаргах хийх ёстой тэрхүү үр жимсүүдийг маш тодорхой Бурхан өгүүлсэн байдаг. Ариун сүнсний үр жимсүүд. Уучлаарай өөрийгөө зохих байдал мэдлэг. Сүрж усаа. Энийг аваад үдэх юм бол унших бол бүгдээ аюул гой зүйл. Үнэхээр гайхамшигтай сайхан зүйлсүүд байна. Тэгээд тэрийг ингээд хийгээд өөрийнхөө амьдрал биеийг хэрэгжүүлж үзэж гин үү да хэрэгжүүлж чадж гин үү да үгүй юу гэхээр ер нь ихвчлэн миний хувьд л нэг 50-аас дээш татсан байна. За нэг 50% амьд очоод тэгээд уншдаг. За хаяа нэг хайгуухан шиг явж явах үед нэг 70% мөшөөрч байгаа юм. Ер нь 100% байх. Уг нь Библиэд өгүүлсэн энэ өгүүлэмж бол энэ тушаалууд бол энэ сургаалууд бол хүмүүс бидний 100% боломжтой зүйлсүүд юм байна шүү. Хайр гэсэн бол хайрлах боломжтой юу? Боломжтой. Уучлах гэсэн бол уучлах боломжтой юу? Боломжтой. Өөрийгөө захирах гэсэн бол өөрийгөө захирах боломжтой юу? Боломжтой. Тэмч гэсэн бол тэмчих боломжтой юу? Бид нар хараад би яаж дайснаа хайрлах юм бэ? Би яаж нэг хацрыг нь алгаж явах нөгөө хацраа тэмчих юм бэ гэж боддог л доо. Үнэн зөв. Зөв хөлт. Бид чадахгүй. Харин түүний хүчээр бид чаднаа гэдгийг Библи мэдээлдэг. Амен. Бурхны хүчээр Бурханд итгэх тэр явцад Бурхныг өөрийнхөө зүрх сэтгэлийн эзэн хаан болгож хүлээн зөвшөөрөх тэр явцад энэ процесс чинь явагддаг байна. Бидний хийж чадахгүй байгаа зүйл маш амархан болно. Бидний хийхдээ ууртай байгаа зүйл маш гоё бидний баяр баясгалан өгч чаддаг болно. Зарим нэг хэрэлдчмээр зодтолчмоор хүмүүс байдаг тийм. Хүмүүстэй ингээд уур бүргэд. Тэгээд тэр хэрэлдчмээр зодтолчмоор байгаа хүмүүстэй хэрэлддэггүй даа. Зодтолтгүй. Заримдаа зодтолж байгаа би мэдчихээн зүгээр. Заримдаа хэрэлдэж байгаа. Харин тэр хүмүүсийг өнгөрүүлээд төвчээд уучлаад ялаад гарцсны дараа шүү дээ. Хэрэлдэхгүй зодтолдохгүй уучлаад төвчээд гарцсны дараа уг нь бол энэ хүний санаагаар ингээд аваад үзэхэд ялагдчихж байгаа байхгүй. Баахан оромжлуулаад, баахан хэрэглээл тийм, баахан ингээд цохиулаад, задуулаад эн чинь ялагдчихж байгаа байхгүй. Гэтэл бид тэнд Бурхны нэрээр тэрчээд уучлаад өнгөрөх хүчит бид баяр баясгалантай болдог байхгүй. Баатар мэт болдог байхгүй. Энэ мэдрэмж надад маш олон удаа төрж ирсэн. Яагаад гэвэл миний дотор байгаа ариун сүнс ажиллаж байгаа байхгүй. Миний дотор байгаа Бурхны сүнс. Миний дотор байгаа тэр Бурхны хүсэл зориг биелсэн учраас зүрх сэтгэл минь тэрхүү хийсэн явдалтаа баярлаж байгаа байхгүй. Тэгэхээр ахтус амьдрал дээр мэдээжийн зүйл гэж байдаг. Тэр мэдээжийн зүйлийг та нар мэдэхгүй юм шиг битгий царайлаарэ гэж би ядахыг хүсэж байна. Нэг сонин зүйл гэдэг юм. Эмэгтэй хүмүүс эр нөхрөөсөө асуудаг. Асуулт. Аюу юм. Илдээ. Эмэгтэй ч. Тийм, тэйвэрч судаг. Хайргүй байдлаар та нартаа суугаа юм. Маш олон хүмүүс судаг. Энэ эмэгтэй хүний өөрийнх нь онцлогтой мэдээж сонсох
дуртай. Тэгээ хэл хэрэгтэй хэлээр хайртай гэдэг. Зүгээр л хайртай гэдэг хоёр үгийн оронд ялгаа байхгүй шүү дээ. Зүгээр л хайртай л хэлчих. Эсвэл хайртай. Нэг юм том ялгаа байхгүй юм шиг. Зүгээр л хүсэж байгааг хэлчих гэх байна. Эмэгтэй хүмүүс нөхөр нь хайртайг мэдсээр ингээл чи надад хайртай юу? Амар өнгө асууж байгаа шүү дээ. Эйг асууж байгаа. Манай ихнэр л гэдэг юм аа. Их баяас. Бос ихнэрүүд л их муух асууж байгаа шүү дээ. Тэгэж асуудаг. Мэдээж юм. Хайртай бол сууж байгаа шүү дээ. Хайртай бол хайрлаж байгаа шүү дээ. Тийм үү? Гэтэ яг зүгээр энэ явж явах ёстой үйл явц яваарай. Үргэлжлүүлээрэй. Асуугаарай, хариулаарай. Нэрчүүд нь ч гэсэн толгой бодлоо хайртай л хэлчихээ заяа зүгээр. Энэ зүгээр мэдээж юм байна. Нөхөр нь хайртай юу? Хайртай болоо суулсан. Тийм үү? Түмрээс тулаач амс асуусан өнгөрсөн 7 хоногийн хугацаанд. Чинээс хайртайг асууж байгаа юм дээ. Дөнгөж хөрмөөс ч гэсэн маргааш нь асуу. Цаадаа чи нэрдэ. Зүгээр хариул хайртай гэж хэл. Мэдээж юм аахгүй. Яг ийм мэдээж юм хүмүүс ингээд сонин тэ асуудаг. Хоол нэрч гисэн. Ингээд заримдаа ингээд аюу сайхан хоол иддэг байхгүй. Манай их чи, ээж чи, манай ихнэр ийн. Тэгээ манай ихнэр их чойны нэг асуудаг зүйл. Хоол сайхан болж юу гэж асуудаг байхгүй. Заримдаа ч нэг сайхан гэж хариулт маангуу тийм амаа олохгүй гэж байдаг шүү дээ. Ихсээс машин чигчих юм шүү дээ. Амдаа хийсэн байж ихчлээ. Хоо сайхан байна. Амдаа хийсэн чи хариулах завгүй гэж асуугаад байдаг. Сайхан учраас амаа олохгүй гэж байгаа шүү дээ гэж. Муухай хоол байсан нь амдаа чихгүй шүү дээ хүмүүс тийм. Гэх мэтлэн мэдээж энэ зүйлс тохиолддог байхгүй. Мэдээж энэ зүйл байсан байдал хүмүүс мэдэхгүй юм шиг асуугаад байдаг. Тэгвэл өнөөдрийн Библийн хэсэгт яг л юм зүйл болж байна. Яг юм зүйл. Энд юу болсон бэ гэхээр бид нар өмнөх хэсгийг харах юм бол өмнөх хэсэгтэр суурь ахлагч номлосон байгаа. Есүс Христ майхан баяр дээр очиод тэгээд нууцаар очингуудаа өөрийгөө илэрхийлээд энэ ч хүмүүстэй өөрсдөө хуваалцаад тэгээд энэ ч хуйлдан болоод Есүс Христийг алан тална гэдэг ингээд явсан талаар гарсан байна. Яг энэ үед үргэлжлэж байгаа үйл явц юм байгаа юм л да. Тэгэхээр Есүс Христийг ярьж явах тэр мөчид Иерусалимийн зарим хүмүүс ярьсан. Биш энэ чинь нөгөө нэг энэ нууцаар алах гэдэг хүн биш үү? Энэ нууцаар алах гэдэг энэ хүн чи одоо ингээд өөрийгөө ил талд биш ингээд яг бодцоор зүгээр шууд ил гарч ирэл хүмүүсийн нүдний өмнө ярьж штеп. Харин сони тэнд түнд юу ч хэлэхгүй юм. Баахгүй байгаагаар нэг алан тал нь барьж аавна гэл ингээд хуйлдаад байсан. Одоо юу ч хэлэхгүй. Ямар сони юм бэ? Зарим хүмүүс тэгж ярьжсэн. Тэгээд тэд нар хэлсэн. Айсуудын захирагч чинь үнэхээр нөгөө алан талан гэдсэн хүн чинь Христ муу юм байна гэдгийг мэдчихв. Тэгээд тэдэнд гарч чадахгүй юу гэж хоорондоо ярьжсэн байна. Харин тэдний нэг тодорхойлолт байсан. Тэр юу гэх юм бол аврагч буюу Месиа хаанаас хэн болж ирэхийг хэн ч мэдэхгүй гэдгийг тэр бичээсийн тодорхойлолт тэд нар тулгуурлаж ярьжсэн. Аврагч хаанаас хизээ яаж ирэхийг нь бид нар мэдэхгүй байх ёстой шүү дээ. Гэтэл энэ хүн хэн бэ гэдгийг бид нар мэднэ гэж. Энэ хүн бол хаанаас ирснийг хэн бэ гэдгийг мэдэх учраас энэ хүн бол магадгүй Христ биш байхаа гэж хэлсэн. Тэгэхээр тухайн үеийн хүмүүс яагаад энэ зүйлийг ярилцаж яагаад энэ зүйлийг ингэж бодож ойлгож байгаа вэ? Ерөөсөө энэ хүмүүс махан биеийн түшгэлсэн дүгнэлтийг хийжсэн. Ойлгож байна тийм үү? Махан биеийн түшгэлсэн дүгнэлт. Бидний хувьд ч гэсэн маш олон удаа маш их махан биеийн түшгэлсэн дүгнэлт хийдэг. Өөрсдийнхөө үр хүүхдүүдийг ханижлуудээ ах トゥ нараа заримдаа ингээл махан биеийн түшгэлсэн дүгнэлтээр дүгнээл доош хэлдэг тийм үү? Миний баг дүү гэдэг л та. Миний баг дүү цэргийн хүн. Цэргийн бас айгуу цолтой. Хошууч хэл. Тийм хошууч цолтой. Бас тэр чинь доороо нэлээд олон цэрэгтэй дарга юм баггүй. Арайхны дарга багч үдээ юу ч хийдэг. Тэгээ би ингэж харахад нэг их бүтгэл байдаг шиг надад харагдаад.
Ерөөсөө бүр багассан ингээд загнаад юм заач өгөөд ингэдэг гээд ингээд сурцсан. Учираас хичнээн цэргийн даагч гэсэн хичнээн ингээд одоо тэр хүн захирч байгаа хүн ч гэсэн би ингээд харахаар нөгөө нэг юм уу тусаа хожсон бацаан санагдаад. Энэ юу хийж ийнэг үү ерөөсөө би нөгөө ахын сэтгэлээр махны түшгэлсэн түшгэл. Тэгээ нэг юм хийхээр ерөөсөө хийж чадахгүй юм шиг санагдаад урдуур нь ороод нэг юм одоо ингэ чи тэрийг аваад ирсэн чи битггүй байж чи юу гэдэг өөр юм аваад ирсэн. Уг нь тэр чи Монгол улсын ардын ирмийн хөшөөч биш шүү дээ. Аваа гайгүй гарахгүй юу? Ингээ гүйж хараагаад үсэрч юм бол надаас ч илүү үсэрч гүйж хараагаад байгаа. Тэгээ нэлээ бол надаас олон хүн өдөртөг захирдаг тийм. Надаас илүү бууз зэвсэгтэй хайцдаг мундаг нөхөр байгаа байхгүй юу? Гэтэл тэгээд байдаг. Энэ ерөөсөө миний махан биенээс гарч байгаа тэнд хандж байгаа хандлага дүгнэлт байхгүй. Ийм зүйл энд суурьшсан. Ийм зүйл энэ бол миний баг дүү. Энэ багасаа тэгэхээр миний өдөртлөг, миний хүсэлт, одоо миний тусламжийг авч ирсэн. Тэр нэг хандлага ингээд байгаад байдаг. Тэ? Тэгвэл хүмүүс бид хүн Христ итгэлийг энэ зүйлээс салгаж ойлгох ёстой. Христ итгэл гэдэг зүйл махан биеийн түшгэлгүй маа гэдгийг бид нар ойлгох ёстой. Христэд итгэсэн хүмүүсийг Библи тодорхойлохдоо махан биеэр биш, цусаар биш, хүний хүслээр биш, харин Бурхны хүслээр төрөсөж юм а гэж тодорхойлсон байдаг юм усан. Амен. Тэгвэл өнөөдөр яг бидний эсхийг харах юм бол тэр Иерусалимийн зүгээр махан биеийн түшгэлсэн дүгнэлтийг хэрэгжижсэн. Энэ Есүс чинь энэ Месиа, энэ Христ чинь уг нь бидний мэдэхгүй газраас бидний мэддэхгүй тийм гайхамшигтай нэгэн хүч чадалтай хүн болж ирэх ёстой доо. Гэтэл энэ Есүс чинь тийм биш шүү дээ. Энэ хүн бол одоо яг хаанаас ирсэн мужаан тэр нөгөө хэний хөгтөөд энэ тийм гэж Ясапи хөгтөөд ах トゥ өнөрн тэрмэр гэж бид нар бүгдийг мэднэ шүү дээ. Тэр ерөөсөн дандаа тэр махан биеийн түшгэлсэн ойлголтуудыг хийжсэн. Бид нар өнөөдөр махан биеийн түшгэлсэн амьдралаар амьдрах юм бол хизээч бидний хувьд Христ итгэлд амьдрал амжилт олохгүй гэдгийг бид хэлхийг хүсэж байна. Хизээч бид нар олохгүй. Яагаад гэвэл махан бие зөвхөн махбодын зүйлийг л хүсдэг гэж би хэлсэн байдаг. Өнөөдөр бид нар махан бие төрөсөд биш. Бид Бурхны хүслээр төрөсөд гэдгийг итгэж, ойлгож, тунхаглаж амьдрах хэрэгтэй ахтусан. Та Бурхны хүслээр төрсөн шинэ бүтээл юм байна. Амен. Та Бурхны хүслээр төрсөн шинээс шин Бурхныг алдаршуулахын тулд Бурхнаар төрсөн шинэ бүтээл юм байна л да. Тийм болохоор та өөрийгөө хизээч биечтэй, эсвэл хэн нэгний хизээч чийчтэй гэж битгий бод. Маш олон хүмүүс яг ингэж боддог байхгүй. Өөр дөр тулаад ирэхэд. За эсийн бүлгүүд дээр ч юм уу ямар нэгэн байдлаар ингээл за чи залбираарай би юу да гэл нэг юутэй тул харж байгаа юм шиг том нүд гаргаад өөдөөс ингээл янз янз болдог. Магадгүй та нарын дунд та нар өөрснөө тэгжсэн хүмүүс байгаа. Эсвэл өөр хүмүүс тэгж байгаа хүн байгаа. Энэ яагаад гэдэг вэ? Би юу даа гэдэг. Би залбирч болж байгаа та яагаад болохгүй чи? Та хэлээд ингээд гарахаар зүгээр хэлээд. Хэлээд хэлээд гаргаад хэлээд. Байгаас Бурхан гэдэг хэлээ. Баярлалаа гэдэг хэлээ. Гоо болж л шүү дээ. Гоо болно. Та бидний өөрийгөө тэгж Бурханы хүслээр шин төрсөн өөрийгөө бидний тэгж махан биеийн хүлээсээр хүл. Бидний сул дараа зан чанаруудыг, бидний хэм нүгэлтэй бодол санаануудыг, бидний бурханлаг бус үйлдэлүүдийг Христ Есүст итгэх итгэлээр бүгдээрийн Есүс Христ хүлээсийг таслатаж хийсэн. Амен. Та үнэхээр магтагч юм байгаа гэж би таныг өрөөж. Амен. Та амьдралдаа Бурхныг амьдралаа гэрчлэгч юм байгаа гэж би таныг Есүс Христийн нэрээр өрөөж байна. Би бол нэг тийм амтан, би бол нэг чи бол нэг тийм амтан гэж битээ нэгнийгээ бодож басан дөрмжлаа. Магадгүй зарим боддог. Энэ хизээ болчих юм гэж лээ. Эсийн бүлгийн ахлагч баглагчаа тавиад, цуглааны ахлагч баглагчаа тавиад хүлээн зөвшөөрдөггүй. Яг тэр Христэд итгэх цагаас эхлээд тийм болсон байхгүй юу?
Яг хизээнээс хэлж тэр хүн тийм болсон бэ гэдгийг бид нар мэдэх гээд байгаа бол. За Христэд итгэсэн цагаас эхлээл тэр хүн өөрчлөгдөж эхэлсэн. Бурхан түүнийг шинэ бүтээл болгосон байхгүй. Тэгэхээр тэр урд нь аригчинч бай, адуурчинч бай, завхаарчч байсан бай, одоо саксуурагч байсан бай, ерөөсөө падлын байна. Мөнийг нь гачин аригч юм байсан. Хизээ багтаа энэ одоо ингэ гэгээлэг царилаад Христ зөвхөн цуглаамарлаад яваад лаг царилаад байна гэж. Тийм. Урд нь тийм л байсан байгаа. Харин Христэд итгэсэн цагаас эхлээд тэр шинэ бүтээл болсон байхгүй. Амен. Та ч гэсэн өөрөө тэгж ойлгож, тэгж зоригжуулж, тэгж уушуулж амьдрах хэрэгтэй. Та Христийн цусаар угаагдж шинэ бүтээл болсон нэг нь. Та өмнө хэн байсан чинь хамаагүй. Та өмнө манай ангийнхаа хамгийн сул дорой, хамгийн одоо муу нэг байсан ерөөсөө хамаагүй. Эсвэл та хамгийн хилэмгийн долгогоо хэрүүлж байсан ч хамаагүй. Манай зөвлөнд нэг хичээд юм аа. Ерөнхийдөө айгүй цайлхан сайхан сэтгэлтэй тийм. Айгүй сайхан сэтгэлтэй цайлхан тусрах. Тэгээ ам жоохон болдог. Төргөн замтай. Тэгээ сав тийм түүнийг ингэж илэрхийлж байдаг. Тэгээ бид хоёр уулзнаа. Уулзахаас яах вэ? Одоо пастор юм чи уулзахгүй яах вэ? Вэ та болохгүй шүү дээ гэж. Харин тийм ээ. Их ч буруу юм гэж уучлаа. Нараас нь хэлээд байдаг. Бид нар хэн байсан нь ерөөс хамаагүй. Тэр бодож байгаа, санаж байгаа тэрхүү өмнөх амьдралын зуршлууд, өмнөх амьдралын дурсамжуудаа бид нар өмнөх амьдралтайгаа хамтдан орхих ёстой. Бид нар Христийн дотор шиг байхгүй. Шиг утгаалчаас би тийм байсан юм чинь тиймээрээ л дуусна ч та битгий бод. Битгий бод. Бурхан таныг шинжилсэн. Бурхан таныг шин болгосон учраас шин амьдралаар амьдрах бүх хүч чадлыг Бурхан танд өгөх болно. Амен. Тэгэхээр ахтус та сүнсээр төрсөн, Христийн хүслээр төрсөн шин бүтээл юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Та бол Христийг алдаршуулахын тулд Христээр хүчрхэгдсэн шин бүтээл юм шүү гэдгийг би танд хэлхийг хүсэж байна. Хизээш та өөрийгөө битгий хүл. Хизээш та өөрийнхөө махан биеийн хүслээр битгий хүл. Өрөөл бусдын махан биеийн хил найрлагаар битгий өөрийгөө хүл. Христ бол хүчтэй. Христ бол бүх зүйлээс хүчтэй. Тийм учраас та өөрийгөө махан биеийн дотор биш, сүнслэг хүслээр хилэлт дотор өдөртөн жолоодорой гэж таны өрөөж байна. За ингэ тэр нөхдүүдийн дүгнжсэн зүйлүүд ерөөсөө өнөө маргаашаа махан биеийн хүслээр тэдний дүгнжсэн. Тэднэрт ямар ч сүнслэг хараа, ямар ч бурханлаг бодол санаад байгаагүй. Зүгээр л өнөөдөр бодит байдлаар тийм байна. Тэгнэ. Тийм учраас энэ бол Христ биш ээ гэж тэр хүмүүс хэлжсэн. Харин Есүс хэлэхдээ юу гэсэн бэ? 28 дугаар ишлээс харахад Есүс сүм дотор сургахдаа ашигран та нар намайг мэднэ. Бас хаанаас ирснийг минь мэднэ. Би өөрөөсөө ирээгүй. Харин намайг илгээгч нь үнэн мөн. Харин та нар түүнийг мэдэхгүй гэж хэлсэн. Есүс Христ уг нь хэлээд байна. Та нар уг нь бол мэднэ. Би өөрөөсөө ирээгүй. Би Бурханаас илгээгдсэн нэгийг мэднэ. Харин та нар мэдэхгүй гэж хэлсэн. Сонин байгаас уг нь бол мэдээч юм Есүс яриад байгаа байхгүй юу? Мэдээч юм. Амьдралаараа Есүс гэрчлээд байгаа байхгүй юу? Нөгөө яг өмнөх хэсгийг бид нар харах юм бол Есүс хэлж байгаа шүү дээ юм уу? Амралтын өдөр хүмүүнийг илгээж байгаа. Тэ? Эдгээснээс нь болоод Есүсийг буруутгаж байгаа. Уг нь тэр өвчтэй зовлонтой хүнийг эдгэж байгаа тэр үйл явцыг хараад хүмүүс баярлах ёстой үстэй. Талархах ёстой үстэй. Түүнийг магтан хүндэтгэх ёстой үстэй. Гэтэл энэ зүйлийг хараад хүмүүс буруутгаж байна. Заримдаа бидний дунд ч гэсэн ийм үйл явц явдаг. Саяхан ч гэсэн та нарын зүрх сэтгэл яг тийм бодол бодогдсон гэдэг яриусаас надад сануулж байна. Би сая нэг семинарын талаар жоохон зэмлэлээ шүү дээ. Пастор одоо юу яриад байгаа хүнд ажиллаарч болдгоо юм гэж бодсон байх та нар тийм. Уцтаа лсэн бүлгийн ахлагч нар цуглаандаа ирээрээ их юм ядаргаат дандаа уцчих. Тийм ярьдаг боддог хүмүүс байдаг. Зарим бүр уцыг авахаа болцсон хүмүүс хүртэл байна шүү дээ. Сүмлгийн хахлагч уцыг авахаа болцсон. Яанам бэлээ. Яах ч вэ? Тэр эсийн бүлгийн ахлагч өөрхий гэртээ чирч явчаад гэрээ шүрдүүлэх гээд байна уу? Хоолоо хийх гээд байна уу? Мөнгөний улааж авах гээд байна уу? Үгүй шүү дээ. Эсийн бүлгээр нь яах гэж шийдэв?
Тэр эсийн бүлэгт оролцож байгаа хүмүүс итгэлээр өсөөрөл гэж хийж байгаа шүү дээ. Өсөөр. Маш ойлгомжтой. Гэтэл тэр хүнийг итгэлээр өсгөж бурхны дотор зөв зөвтэй амьдруулахын тулд эсийн бүлгийг зохион байгуулж тийм үү? Нөгөө цээжлийнхаа махыг баран байж, утасныхаа нэгжийг баран байж утасч байгаа тэр нэг яшигтэй тооцож байгаа монхоггүй тэр байна. Энэ бол монхоглол гэсэн. Уг нь эсийн бүлийг хийгээд яах чигийг мэдж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ сүнс дотор биш, бахан бие дотор авч хүлээж авч хайцаад байгаа юм. Хандаад байгаа байхгүй тэр зүйлийг. Хэрвээ бид нар сүнс дотор түүнийг авах бол халелуя эсийн бүлэгтээ очлоо баяр хөөртэйгээр ирээд чуулгана. Эсийн бүлгийн цуглаа хийж ах тийм үү? Одоо яг юм ярваацсан, гунигдсан, гашуудсан царай юм би харж байгаа. Тэнд үнэхээр баяр баясгалан, чөлөөлөлт, амар тайван, нөхөрлөл явагдаж байдаг. Тийм гайхамшигтай газар ирээчээгээд урьж яхад утсыг авахгүй байгаа явдал бол мунхагаас мунхаг явдал юм аа. Энэ хүн тийшээ явал таалаа хэлж балрах багтай. Эсийн бүлэгтээ явал таалаа явах. Уцаа эсийн бүлэгтээ явах ёстой. Тэгвэл өнөөдөр Библийн нэсгийг хэлэхэд Есүс гэж байна. Та нар мэднэ. Би мэдээж юм хийсэн. Би мэдээж зүйлийг хийгээд байгаа хэлвч боловч та нар намайг мэдж чадахгүй гэж хэлсэн. Сони бооц. Нүдэнд нь харагдах, чихэнд нь сонсогдох, зүрхэнд нь мэдрэгдэх тэр мэдээж юм Есүс хийгээд байгаа байхгүй юу? Үгүй. Үлдээд байгаа байхгүй юу? Гэсэн ч гэсэн тэр хүмүүс Есүсийг алах хуйлдаанаа зохиоголох. Яагаад? Есүс амралтын өдөр хүн идгээсэн шүү дээ. Энэ чинь Есүсийг буруутгах шалтгаан биш. Тэгтэл тэд нар өөрсдийнхөө нэг уламжлагдаж ирсэн, ялцарсан хуулийнхаа дагуу Есүсийг буруутгасан. Амралтын өдөр ажил хийх ёсгүй амрах ёстой гэж. Гэтэл өмнөдөө хийх ёстой тэр хүмүүс өөрсдөө тэр амралтын өдрөө зөрчиж өчнөө их юм хийсээр байсан. Харин Есүс Христ хүн идгээсэн учраас түүнийг буруутгаж байсан. Есүсийн хийж байгаа бүх зүйл түүнийг өөрийг гэрчилж ирсэн. Тэгсэн ч гэсэн тэд нар хүлээж аваагүй. Хүлээж аваагүй. Өнөөдөр энэ дэлхий дээр маш олон хүмүүс Христийн цуглаан юу хийдэг вэ? Христийн цуглаан дотор юу болдог гэдгийг маш сайн мэдж байгаа. Маш сайн мэдж байгаа. Маш олон хүмүүс Есүс Христэд итгэлийн талаар эерэг бодол хандлагатай болсон гэж би ойлгодог. Би итгэдэг. Тэгэхээр бид өөр тийм байна. Христийн цуглаан гэрчлэлээр Христэд итгэдэг хүмүүс гэрчлэлээр Христийг таниулаад харуулад байгаа учраас энэ хүмүүс нэг сайн юм хийгээд байгаа юм байна гэдэг. Өнгөрсөн сонгуульд их хурлын сонгуульд гишүүн байсан уянг гэдэг нэг айхтар хүн байгаа шүү дээ. Эмхтэй. Тэр бол ер нь бол хамаат мамаа найз нөхдөд уучлаа. Тэр бол ер нь бол их юу гэж би дүгнэдэг. Миний дүгнэлч. Их хурлын чуулган дээр нэгөөдөө ярьж байгаа байхгүй. Ой, төр засгаа их хурлын гишүүдээ та нарын хийж чадахгүй байгаа зүйлийг чинь хэдин Христийн цуглаан дэлхийн зүүн байгууллагын очоод хийгээд байна. Амар магтаж байгаа байхгүй сайн үлсэн. Тэгснэ. Оо, төр засгаа. Дараа нэг юм дээр чилээ ямар намын хурал дээр чилээ. Төр засгийн өдөртөгч нараа та нарын энэ улс орнтой жоохон хараад Монгол 5,000 Христийн цуглаан байна. гэж солиорч гашаараа явж байгаа. Шал худлаа. 5,000 Христийн цуглаан байхгүй Монголд. Нэг 400 гаруй цуглаан байгаа. Ямар ч уран төслгүй мэдээлэл. Тэгээд хинчэнэ попо хийгээл орилоод гашаараа явж байгаа. Сайн ярихдаа ярьчих байгаа. Үнэн. Тэр хогд дээр байгаа хүмүүстэй, тэр улаан чулууд дээр, тэр бүдэнжин дарих бууж байгаа хүмүүстэй, тэр шоронд байгаа хүмүүстэй хин очиж. Их хурлын 76 гишүүний байгуулсан төрийн бус байгууллага очиж байгаа юм уу? Христэд итгэх итгэлээр төлөвлөсөн төрийн бус байгууллагыг үйлчилж байгаа юм. Бүх газар дэлхийг мэдж байгаа. Бүх улс төрчид үнийг мэдж байгаа. Тэгсэн хэрнээ Христийн цуглааны зөвшөөрлийг өгтөө аялцгаа гэдэг. Христийн цуглаан дотор ямар үйл ажиллагаа явж яаж нээж гэдгийг бүгдийг мэддэг хэрнээ Христэд итгэгчдийг дээш гаргадаг байна. Та нар зүрийн албан хаагч болохын тулд анкет бөглөдөг тийм үү?
Ингээд бүгдlэгтээ Христ итгэдэг гэд бичээд үзээрэй. Цаасч нь базар мөрөлдөж шидэд бүсүүч амбаардаа тэр хүнээс гарах лавтай. Яа гэдэг. Тэр албаа тийм байх эсвэл гэж үздэг. Библи яг ийм зүйл болж байна. Өнөөдөр ч гэсэн бидний донд ийм зүйл болсон юм байна. Есүсийн хэлсэн сайн зүйлийг бид нар харсан. Есүсийн хэлсэн сайн сайхан гоё зүйлүүдийг бид нар мэдсэн. Тийм үү? Энэ Христэд итгэдэг хүмүүс өөрсдөө итгэгч, би итгэгч гэдгээр нууж амьдарч байна шүү. Тэгээ нэг оногч юм шиг яриа байж байгаа шүү. Нэг конференц дээр нэг нөхөр очоод магтан болоод байжсэн чинь хажуудлага харсан чинь хажуудлагын ширээний нөхөр магтанд болцаа гэсэн. Өө чи юу гэж гэсэн. Өө би итгэгчтэй гэсэн. Өө би итгэгчтэй. Хоёулаа нэг өрөөнд 3-4 жил хамсуулсан гэсэн. Сүм дотор юм уу конференц дотор тэр итгэгчтэй байдаг. Энэс гараад ирэхний итгэгч биш болчихдог. Итгэгч гэдгээр нуудаг. Нэг юм яагаад ингэж авчаад байгаа итгэгч хүмүүс. Нэг юм яагаад хүмүүс ингэж ойлгодог. Сонирхолтой. Яагаад гэвэл энэ дэлхий, энэ нийгэм бидний амьдарч байгаа энэ цаг хугацаа агаарын хүчний ноёрхогч буюу муу сүнсний өдөртөмжөнд явдаг байхгүй. Чөтгөр загтдаг байхгүй. Сатан загтдаг байхгүй. Сайхныг үлдсэн ч гэсэн бузар мэддэг байхгүй. Есүс Христийн сайныг хийсэн. Сайхныг хийсэн. Тэр хэнийг ч ондох юм хийгээгүй. Хинт ч ямарч буруу зүйл хийгээгүй. Тэгсэн хэрнээ л алхаад идэг. Тэгсэн хэрнээ Иесусыг устгах гад хуйлдаад идэг. Өнөөдөр бидний донд ч гэсэн ялгаа. 2 жилийн өмнө л манай нэг Сантагийн чигсаалт болсон байна. Сантанууд, бага сантанууд ч гэсэн гэдэг. Тэгээ манай цуглаанаас хинг энэ нөхдөл нэг арц марцаар ингээд яагаад чи үйлчлээ чи гэсэн баггүй. Тэгээ бид нар үйлчлээ. Үйлчлэхдээ бид нар бас өөрсдөө байгууллага оролцоод лооцсон моцгоо бариад ингээд чигсахсан баггүй. Үйлчлэхдээ бид нар Христийн цуглаан гэдэг талаас үйлчлээ. Лооцсон моцгоо байна. Тэгээд тэгсэн чи заа зүү болоод манайсаа арцыг ингээд аваад ууччих. Арц марц хийлгэж. Тэгсэн манайх ингээд Христийн цуглаан жигсах болсон чинь жигсаахгүй гэсэн. Суур ахиж надад ууцдаг. Нэг юм хөөмөрхөн болсон. Бис. Жагс. Хамаагүй. Наа юм аваад явуу. Тэгээ манайх ингээд урд хойнд ороод явсан юм шиг байгаа өөр. Шог байхгүй. Арц өгөөдгийш тамир цуглааныхаа гэж хэлж байгаа. Өөр газраас энэ хажуудлын банцнаас очоод арц нэг өнгөө арц өгчөөч гэдэг нь өгөхөл. Бидний солиор биш. За магадгүй энэ цагдаагийн газраас очоод нэг өнгөө арц өгчөөч гэвэл юу өгөхөл. Айгуул гавлаад ирүүлжүүлэхэд хийж шээ. Цогтуу юм чи. Харин Христийн цуглаан дээр энийг хэлэх юм бол зөвшөөрөх гэдгийг ойлгож байгаа. Тэгээ зөвшөөрсөн үү? Зөвшөөрсөн. Бид нар юу хүссэн? Мөнгө хүссэн үгүй. Илүүдтэй юм хүссэн үгүй. Тэдний байгууллагын энд ороод хин нэгнийхээ бид нар албаа агч болгоод өгөө. Бид нар ингээд арч үе манай цуглааны хин нэгний төрийн албаа агч болгоод гойсон үгүй. Тэнд юу хүссэн? Зүгээр бид нар эвэлийн уур Христийн цуглаан гээд хамтдаа ч гэсэн хамтдаа баярлаа. Яг л хэлсэн. Тэгсэн чинь овшроод арцыг уучингуудаа үгүй хангаж гисэхгүй гэсэн. Тэгтээ ч гэсэн л та манайхаа хойноос нь чирэгдээ явсан юм шиг байна. Ийм сонирхолтой зүйл өнөөдрийн нийгэм дээр яваад байгаа юм. Ийм сонирхолтой зүйл өнөөдрийн нийгэм дээр яваад байгааг та нар битгий. Есүс Христийг байхад ч гэсэн энэ зүйл явсан. Яг одоо энэ тийм зүйл болж байгаа байхгүй. Нөгөө Есүс Христ амралтын өдөр хүн идгээдсэн, хэдэн сайн зүйлсүүдийг хийцэн. Тэгсэн чинь энэ зүйл нь нөгөө хүмүүс чинь дургууг өгсөн. Магадгүй их мэдлэлд нөлөөлсөн. Тэдний хүндэтгэж ирсэн ёс заншин мэддэгдэх гээд байгаад тэд нар уурлаж бухимдсан. Тэгээд нөгөө нэг Есүс Христ ч авахыг завдсан. Болохыг завдсан. Ийм л зүйл гэж. Өнөөдөр энэ дэлхийн ертөнц маань бидний амьдарч байгаа нийгэм маань чөтгөр муу Есүсний дарангуйлалд байгаа маань үсэн. Бид өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн харин чөтгөрийн дарангуйллыг муу сүнсний хүлээсийг тасалж хүчгүй болгох
Бурхнаар дуудагдсан хүмүүс юм аа гэдэг бид дэлхийг өсөж байна. Та энд сууж байгаа та энэ дэлхийн ертөнцийн байгаа тэр буруу хандлагыг, энэ дэлхийн ертөнцийн байгаа тэр хамчлагыг сөрөн зогсож, Христийг гэрчилж, Христийг алтаршуулж, Христийн хайрыг тунхаглахаар энэ дэлхий дээр Христ итгэгч гэж Бурхнаар өрөөгдсөн хүмүүс байна гэдэг бид дэлхийг өсөж байна. Энэ хүмүүс яагаад тэрийг хүлээж авч байгаа гэхээр тэдний зүрх сэтгэлд нь Есүс байхгүй. Ариун сүнс байхгүй. Тэд нар Есүс Христийг аврагч гэж хүлээн зөвшөөрч чадаагүй хүмүүс. Нэг бодлоо энэ хүмүүс өөрсдөө мундаг, сайхан, гоё гэж харж байгаа боловч үнэндээ өрөвдөлтэй хүмүүс. Дэлхийн ертөнцийг бүтээсэн энэ дэлхийн ертөнцийн хамгийн агуу хүчрхийг түүний хайрыг авсан хүмүүс бид нөхөр. Уучлагдсан хүмүүс бид нөхөр. Харин та боддоо тэр авчаад байгаа хүмүүс. Тэр хүмүүс түүний хайрыг авч чадаагүй. Түүний уучлалыг авч чадаагүй. Нөгөө л нэг махан биендээ, нөгөө л нэг уур хилэндээ, нөгөө л нэг атгаж дүүнд, нөгөө л нэг аимшигт амьдралдаа тэр хүмүүс буцалж байгаа. Өртмөр хайрыг авах зохистой хүмүүс, хайрыг авах ёстой хүмүүс. Тэр хүмүүс хайрыг түгэх хүмүүс бид бүх юм байна хүмүүс. Амен. Тэр хүмүүсийг үзэн ядах хэрэггүй. Тэм ч учраас Иесус хэлсэн багш. Нэг хазрыг чинь алдах юм бол нөгөө хазраа тавьж өгөө. Тийм үү? Бид тэр анууч ингээд нөгөө эмхтэн ярилцлагыг саяхан нэг уншлаа. Тэрэн дээр яг Библийн нэг үгийг хэрэгэлсэн байлээ. Нэг хазрыг чинь алдахад нөгөө хазраа тавьж өгөө гэж их сайхан үг байдаг даа гэж хэлсэн байлээ л дээ. Үнэндээ Библийн дүгэлтэй тэр үлдээ. Тэгээ 104.5 хүртэл ярьдаг шүү дээ. Библийн ишлэг ярингуудаа эртний нэгэн сайхан сударт ингэж бичжээ гэж ярьж байгаа. Ариун гэж бичжээ гэж хилчихэд яа юм бол тэ. Тэгээд нөгөө нэг амжилттай л холбоотой. Нөгөө нэг асуудалтай л холбоотой. Ямар ч аргаар хамаагүй бид нар Христийн хайрыг тэглэх ёстой. Христийн хайрыг бусдад хүргэх ёстой. Энэ бол бидэнд өгсөн үүрэг байна. Есүс Христ тэгсэн шүү дээ. Өмнө гэж хүмүүсийг эдгээгээл, хүмүүсийг хайрлаад явжсэн. Гэтэл түүнийг алхаад буруутгахаар тэгсэн чи яг энэ чи юу чинь Есүс? Юу хийсэн бэ? Яг энэ хэсэг. Тэр сүм дотор сурахтаа хашгирна гэж байна. Нөгөө нэг нэгүүлсэнгүй өгөөмөр хайрын бурхан сүм дотор хашгирч ирсэн. Бүр одоо цэжин дотор нь бүр багтаж чадхаа болоод ирээр хашгирч ирсэн баг. Та нар чи яатсан өөдгөө амтд вэ? Би өгч байгаа хүний чинь эдгээгээд өглөө. Сохор хүний чинь хараа оруулаад өглөө. Сумгаа хүний чинь босгоод өглөө. Энээс нь яах гэсэн бэ? Боочгүй ташгирч байгаа яг өмнөд. Тийм юм болсон шүү дээ. Тэгээ намайг алах гад мангацгаад хин надад чигж байгаа шүү дээ. Тийм л мангар үйл хийжсэн тэр үеийн хүмүүс. Өгсөн хүнийг амьлууллаа гэж. Сумгаа хүнийг босоо болгоо гэж. Сохор хүнийг хараа оруулаа гэж Есүсийг алах гэж байгаа шүү дээ. Тэр хүмүүс. Есүс тэр үед ташгирч байсан. Есүс тэр үед бухимдж байсан. Есүс тэр үед үнэхээр уур хилэндээ багшигдж байсан. Яавал та нар надад итгэх юм бэ? Би Бурханаас илгээгдсэн нэгэн мөн. Та нар үнэхээр надад итгээд өгөөч гэж Есүс Христэд гуйж, ятгаж, хашгирч ирсэн. Бид ч гэсэн яг ингэж амьдрах хэрэгтэй гэсэн. Магадгүй бид хайрлах хүмүүсийг хайрлах хэрэгтэй. Бид уучлах хэрэгтэй. Бид нөхөрлөх хэрэгтэй. Заримдаа Христийн